Намайг оюун талаа гэдэг шинжилгээрээ тэгээд одоо бол ясны хавтартай гээд 2012 оны 7 сарын 16-наас тэгээд ясны хавтар гэсэн онцтойгоор хавтар судалт тавьсан. Тэгээд хагалгаа хийх боломжгүй гээд хим туяал хийгдсэн байгаа. Туяа 29 удаа хим 6 курс хийгдсэн. Тэгээд байж байгаа. Тэгээ нөө туяанаасаа болоод нэг эзэн маань юм болцсон. Төлөвтэй тоошлол гэж байна. Туяанаасаа болоод эзэн маань юм болцсон. Энэ нуруу болсон gibi. Энэ хоёр бол ер нь тэгээд ар уртаас нь шаардлага нь ер нь талтай болчихсон гэдгсэн. Тэгээд айгүй хөвддөг хөл баруун талын хөл бол ингээд шагаанаас доош бол мэдээ авахгүй. Эмчнэр бол ингээ явж болохгүй тэрэгцэр дээр суу гэсэн л тэ. Тэгтээ бүр тэрэгцэр дээр суугаад ахаар бүр явж чадхаа болж байгаа юм шиг санагдаад өөрөө яваад байгаа л та. Тий. Тэгэл одоо завир ямар байна вэ? Одоо завир бол хаяа хавтар өвддөг, айгүй хөвддөг, татдаг. Татаад бүр хөвччихдэг. Тэгээ хөл бол байнга өвдөн. Өвдгнөөсөө доошо айгүй хөвдөлттэй л байдаг. Хүүгийн талаар. Манай хүү 4 настай. Төвшинбаяр гэдэг. Одоохондоо цэцэрлэгт бол яваагүй байгаа. Гэртээ надтай л хамт байдаг. Хилд бас арай сайн ороогүй байгаа. Муу ярьдаг. Солонгос имлэгээс бас гайгүй найдварын очиж бадруулж хариу ирсэн байна тий. Тийм, солонгосоос нөгөө тэр нөгөө сүүжний нөгөө хавдрыг авна гэж ирсэн л дээ. Хавдрыг авах боломжтой юм байна. Авна гэж ирсэн. Тэрэнд нь айгүй их баярлж байгаа. Энд бол боломж авахгүй гэсэн солонгост бол авна гэсэн. Хүмүүс тандж юу гэж хэлмээр байна вэ? Намайг солонгос руу эмчилгээнд явахад туслаач. Хүүгийн хадлаа амьдрмаараа. Солонгос руу эмчилгээнд яваад ирвэл гайгүй явдаг болчихно. Хавдар байхгүй болчихоор болно зүгээр. Хүүгээ том болсон нэг хажууд нь аминд байвал хүүгээ маань ав байхгүй болсон болохоор ядаж би ч гэсэн уулна. Том болтол нь хажууд нь байвал зүгээр юм бодлоо гэж